За Дундгой аймгийн иргэд 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээх Мотомогоо жилийн сар шинийн баярыг нэгэн золголтоо өнөөдөр хийж байна. За энэхүү золголтыг Дундгой аймгийн засаг даргын хамгаалалтын газраас зохион байгуулж байгаа юм. За бид нар үргэлжлүүлэн Дундгой аймгийн засаг дарга болон за Дундговын иргэдээс та бүхэн сэтгэлийг тодруулах хүрэх болно. Ер нь би ч өөрөө Улаанбаатар тогтын дундговчдынхаа арга хэмжээнд оролцсон. Манай би өөрөө 3 сайхан сумын бол манай аав 3 сайхны хүн байсан. 3 сайхны золголтод ордог. Тэгээ сүүлийн жилүүдэд бас болоогүй. Аймгийн нэгдсэн золголт гэж бол сүүлийн 10 гаруй жил огт болоогүй. Аймгийн нутгийн зөвлөл гэж бас байхгүй. Ингээд ийм байдалтай байгаа. Өнөөдөр бид нэр аймгийнхаа нутгийн зөвлөлийг байгууллаа. Нутгийн зөвлөлийн тэргүүнээ сонголоо. За мөн одоо энэ нутгийнхаа ард иргэдийг өрн дуудаж одоо ингээд нэгдсэн золголтыг хийж урам зоригийн сэргээ хийм ажлыг бол хийгээд явж байна. Дундгой аймгийн сар шинийн золголтыг хөргөн дэлгэр сайхан болж байна. Сүүлийн одоо 7-8 жил энэ золголт болоогүй байх гэж би бодож байна. За Монгол Улсын хурлын гишүүн Наранхүүгийн үед одоо бас ийм золголт бас мэрсээр болдог байсан. Түүнээс хойш ер нь үндсэндээ 2018 оноос хойш баг ийм золголт болоогүй байх гэж байна. 19 оноос хойш. Өнөөдөр бол одоо бас манай Дундгой аймгийн засаг даргын хамгаалалтын газрын Дундгой аймгийн Улаанбаатар нутгийн зөвлөлийн одоо ингэж хамтарч одоо дундгуйчуудаа бас нэгэнд ор цуглуулж уулзуулж учруулж байгаагаараа одоо сайхан өндөр ачаал бүгдэлтэй сайхан одоо баяр болж байна л гэж би сэтгэл өндөр сууж байна. Тэгээд дээр нь одоо харж байгаад бас манай Дундгой аймгаас сурж гарсан их олон алдар гавьяатай улсууд ирсэн харагдан сумар нутгийн өдөрлөг удаж одоо бас өндөр ачаал бүгдлөө гэж өдөр орнуудгаас эдээ шүүстэй хайрыг цагаа дээтэйг ингээд ирсэн байна. За нийслэлд амьдардаг манай дундгойчууд одоо сумын ард иргэд бас энд орондоо уулзаж олгосноор бас л экстрем сайхан л баяр болж байна. Тэгээ манай 15 сумын засаг дарга нар 15 сумын нутгийн зөвлөлийн дарга нар бол ер нь энэ ард иргэдийг Улаанбаатартаа дундгойчуудаа өөрөх ажлыг бол хийсэн байгаа. Бидний хувьд бол одоо аймгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулах, бүтээн байгуулалтаа танилцуулах, мөн 15 сумын одоо сумаас 2 бүх гаргаад ингээд өнөөдөр 32 бүхний барилдаан явуулсан. Манай Дундговын дуулалт жүжигийн театрын одоо уран бүтээлчид уран бүтээлийнхаа одоо дээжээс танилцуулна. Улаанбаатарт байгаа урлаг сан гэдэг Дундгой урлаг сангийн уран бүтээлчид мөн одоо уран бүтээлээ танилцуулна. Манай Дундгой бол бас одоо шашин номын одоо энэ их соёлтой ард түмэн тэгээ Дундговын одоо лам ховрогууд Улаанбаатарт байгаа Дундговын лам ховрогууд бас одоо ирж энэ Дашчирвийн сан хурах гэж байна. Одоо манай төв гандан дэвшлийн хийдийн одоо дэд хамб лам за тэгээд хоёр даа лам их гисгүй лам их унзад лам гэдэг энэ Дундговын Улаанбаатарт байгаа гандан дэвшлийн хийдийн өдөрдөх төвчний мяндагтангууд бол дандаа манай Дундгойгоос байгаа. Тэгээд Дундговын аймгийн маань хийдийн хам бэлж байна. Гэх мэт энэ олон лам ховрогууд бас одоо дундгойчуудаа өрөөж одоо ном сангаа айлтгаар ийм одоо арга хэмжээ зохион байгуулж байна. Дундгой аймгийн засаг дарга түүний хамгаалалтын газар уралдаагаа хамтраад сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Энд олон жил уулзаагүй нутгийнхан хоорондоо уулзаж учирч ингэж зүс-зүсээ харж байх их сайхан тааламжтай байна. Тэгэхээр бас энэ ингэж хүнээс эхэлж үйл ажиллагаагаа явуулж байгаа бас аймгийн удирдлагууд бас чин сэтгэлээсээ бас баярлж байна. Ийм арга хэмжээ бол зайлшгүй хэрэгтэй. Улс орноо Дундгой аймгаа хөгжүүлэхэд олонний хүч олонгүй далай. Бүгд л чадах шинээгээрээ бас оюун ухаанаараа сэтгэл зүтгэлээрээ нэгэн зүгт хандаж байж энэ зорьсон их үйлсээ биелүүлнэ гэдэгт одоо би итгэлтэй байгаа. За өнөөдөр манай одоо Дундгой аймгийн засаг даргын хамгаалалтын газар иргэдийн төлөөлөгчдийн одоо хурлаас зохион байгуулж байгаа энэ сар шинийн золголт маань одоо нийслэл Улаанбаатар хотод аж төрж одоо амьдран суудаг манай уугуул суугуул бүхий сайхан алдартай гавьяатай мэрхэн хүмүүсийн дунд зохион байгуулагдж байгаа нь одоо их сайхан байна. Тэгээд сүүлийн бас 3-4 жил тасарсан тэгээд манай одоо урд нь бол нутгийн зөвлөлөөр зохион байгуулдаг байсан. Энэхүү золголт маань бас тасраад байсныг өнөө жил бас ингээд сэргээгээд ингээд нутаг орныхныгоо сайхан цуглуулаад зохион байгуулж байгаа бол их сайхан санагдаж байна. Тэгээд цаашлаад бол одоо нутгийн зөвлөлийнхөө одоо байгууллагын үйл ажиллагаа шинжлэхдээр эхэлж байгаа. Тэгээд энэтэй холбогдуулаад ингээд аливаа арга хэмжээнүүд нь одоо хамтарсан байдлаар ингээд зохион байгуулж чадах юм бол улам илүү одоо өргөн дээрээс нь улам илүү сайн зохион байгуулалттай бүх талын оролцоог хангасан ийм байдлаар явагдах болов гэж ингэж одоо бодогдож байна. Өвлжилт бол маш сайхан өвөл болсон. Манай аймгийн хувьд бол сайхан зам боллоо, өрн зам болсон. Сайхан одоо урт намар болсон. Сайхан өвөл өнтөө сайхан өвөл боллоо. Энэ хүрээнд ч гэсэн одоо манай аймгаас одоо олон одоо улсын аварга малчин төрсөн 10 улсын аварга малчин анх удаага ингээд 10 улсын аварга малчинтай болсон ийм сайхан амжилттай ороод байна.
За хаваржилтын хувьд бол хавар эхлээд одоо жоохон хойсгоноор байна. Гэхдээ ер нь говийн бүсд бол тэр зэмээ Дундгуй аймаг бол ер нь салхитаагаараа бол алдартай хамгийн их одоо салхитай аймаг байна. Тийм учраас бид нар мэдээж одоо энэ салхигаа ашиглаад сэргээгдэх эрчим хүчний одоо чиглэлээр ажиллах гэдэг юм ийм чиглэлээр хараад байж байна. Тэгээд ер нь өвлжилт хаваржилт бол гайгүй. Намаржилт зуншлаг намаржаа их сайхан байсан учраас энэ хавар тийм айхтар шороо босох юм уу тэгж одоо мал сайн орсон гэсэн чинь мал онд сайн орсон учраас айхтар тийм хэцүү бол байхгүй хаа л гэдэг таамаг байна. За нийт Дундгуй нутгийнхаа зан олонд энэ ирж байгаа элдв эрдэнэ тэмээх модон могой жилдээ элгэрийн хамгаалан төрлөөрөө түвшин амгалан байж айл өрх болгонд одоо аз жаргал ялгсан инээ төр цалигсан ашиг орлого ариун байсан ийм сайхан одоо жил болоосой гэж одоо хүсэж байна. Тэгээд нийт нутгийн зан олондоо сар шинийн мэнд хүргье.